Сайн уу? Нөхөртөөгөө танилцсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Анх 2020 оны 6 дугаар сарын сүүлээр оройн нэг танихгүй дугаар над руу залгаж байсан юм. Байна уу? Сайн байна уу? Найзаасаа дугаар ихж авсан юм аа. Би жижигхэн дэлгүүр ажил болох гэж байгаа юм. Худалдагч хэрэгтэй байгаа гэд тэгээд өөрөөс чинь асуугаад үзгээ залгаж байна. Өөр ажиллах боломжтой юу гэхэд нь би за боломжтой гээл жаалжуул юм тодруулаад орой дэлгүүр дээр очиж үзэхээр тохирч байлаа. Орой намайг ирж аваад дэлгүүр лүгээ явж байх замдаа чи юу хийдэг юм? Хаана байдаг юм? Хинтээ амьдардаг юм? Ойрын зориг юу юм? Цалин мөнгө хэд байх вэ гэд баахан асуулт хариулт болоод явж байгаад юу бодсон юм байгаа. Чиний амьдралын 90% надтай өнгөрнө заа юу? Гээд л анх танилцсан уулз өдрөө хэлж үлээ. Тэгээд дэлгүүрээ үзэж танилцаад би ч ажиллахаар болоод нэг хаах цагаа тохироод манай хүн өглөө болгон би чамайг ажилд чинь хүргэж өгнө, орой болгон би өөрөө гэрт чинь хүргэж өгнө гэдэл би бол анхуу ямар айтайхан юм ашгүйд явах юм бодоод тэр оройн хамаатныхаа ихчийнхээс харж явсныг ч хэлэхгүй. Хүргээд өгье гэд намайг гэрийн гадаа буулгахдаа нэг том цагаан бам руу шөгчлээ. Манай хүн зайсан дээр очиж шаар хагалж бам руу шахах дуртай. Тэгээд л ажлын өдрүүд эхлэвэ. Өглөө ирж аваад ажилд хүргэж өчгөөд орой тарах цагаас бараг 4 цагийн өмнө ирээд хоёлаа зайс явж шаар хаглаа. Ямар бам руу шавмаар байна? Талбай орж роликоор гулгая. Би чамд дүүгийнхэр роликийг аваад ирсэн. Ийш явах уу? Ийм хийх үү гэдэл орой болгон ийш тийшээ зугаалаад л. Би тэр үед гэхдээ ханд өгөөд юм гэж өрөөсөө тоодгүй чээ. Тэгэд наадам төхөөд хөсгөл явна чи цуг явна бидтэй л гэж байна. Би сайн хэлж мэдэхгүй байна гэсэн чи юм хамаа бэлдээд байж байгаарай. Нэг өдөр шууд аваад явчихсан шүү. Бэлэн байгаарай л гэв. За би юу гэж тэгээл шууд өнөөдөр явна гээл тэгтэн дагаа явж байдаг юм. Тоглож байгаа илгүүдээ гэж бодож байтал нэрийн гисэн хэд хоногийн дараа маргааш явна шүү. Юмаа бэлдсэн бидтэй гин. Би чинь хөдөөгадаа битгий хэл найз нөхдөд дагаад ч хоногоор яваад байдаггүй. Аав ээжээсээ асуух гэж бөө юм болдог хүн. Тэгж хэлэнгүүтэл манай ажлын хүмүүс хөвсгөл явна гинэ би явлаа шүү гэсэн аав ээж хоёр хүртэл зөвшөөрчдөг юм байна. Болох ёстой зүйл болох ёстой цаг хугацаанд болно гэдг нь л юм байна. Тэгээд наадмын үеэр гараад тавьчихсан. Бараг 7 хоног явсан байх. Тэр маань цаанаасаа л тийм шийдэмгий шулуун зантай хүнтэй яриа хөрөө сайтай одоо бодоод байхад яриа хөрөөтэй шийдэмгий зан нь намайг их татсан юм байна лээ. За тэгээд хөдөө явж ирээд өмнө нь байснаасаа дотносчихсан хоёр гар ирдэг юм байгаас тээ. Энэ тэнд хүн амтантай таарахаараа намайг найз охиноо гэдэл танилцуулаад яваад байсан. Би ч бүр сүлдээ тэр дүүрдээ өөрөө мэдлгүй орчихсан байсан. Тэгээд хотод ирсний хэлэлгүй 2-3 хоног бас хамт байсан. Ажилдаа ч орох төгсөн би хааныг л тавгүй. Ядарсан, нурмайсан, дотор авах юмгүй. Тэгээд нөхөртөө хэлж байсан юм. Миний би нэг л сонирн байна. Дотор мухараад, салганаад гэдэл тэгсэн имийн савраад ирийг гараад жирэмсний тест бариад ороод ирдэг юм байгаа. За арайч үгүй байлгүүдээ гээд үзтэл oh my god 2 улаан зураас гараад ирдэг юм байгаас тээ. Тэгээд л найз залуудаа яаж хэлэх үү? Танилцаад нэг л сар болж байгаа. Дургүй байвал яах вэ? Салчхал яах вэ? Хаяад явчихвал яах вэ гэд тэрүүхэн хооронд жуман юм бодоод амжиж байгаа. Тэгээд л 2 зураастай тестээ юу ч дуурахгүй алган дээр нь тавьсан чинь их удаан харсан бас юу ч дуураагүй. Тэгээд сууж байснаа гартаа атгаад намайг тэрвэрснэ ахуулахгүй шүү гэд гэхдээ айх баярлах зэрэгцээд хоёр нүдэнд нулимс цэлгэнт яраас ээж авд яаж хэлнэ гэж бодоод хэлж байгаа юм. Манай хүнийг ирэнхүү хөдөөнөөс аялж яваад ирж байгаа сурагтай. Тэгээд хоёулаа тестийн сервантан дээр үлдээчихье. Манай ээж энийг байнга цэвэрлдэг юм гээд үлдээхээр болов. Хэд хоногийн дараа ээж нь залхав. Миний хүн энэ сервантан дээр 2 зураастай тест байна гэсэн манай хүн заал гэж. Тэгсэн хадам ээж маань игч чинь бол өөрөө тусдаа гэр оронтой хүн. Манайд ирж тестээ үлдээн гэж байхгүй. Бэр игч чинь нөхөр нь гадаадд байгаа хүн жирэмсэн болно гэж бодлоо. Ээж нь бол одоо эмээ болцоход төрөнч гэж байхгүй. За хөгшөө эмээ чинь бол бүр болохгүй. Тэгэхээр миний хүүгээс л гарцаагүй боллоо доо гэсэн манай хүн за ээж яриа гэдэл салгав. За ингээд нөхрийн тал мэдчихэж байгаа юм. Манай аав ээжд яаж хэлэх үү гэд бодож байгаад яг тэр үгүй доошоо жоохон цус алдаад имлэгт үзүүлээд хяналтандаа ор гэсэн зөвлөмж аваад жирэмсний хяналтын дэвтрээ аваад явж байсан юм. Тэгээд манай гэрлөө тортой юм дотроо хийж ороод ээж дөгчихсөн. Ээж аавыг дуудаад хүү шинийг хардаа гэсэн аав юу юм гэж байна. Тэгсэн ээж нөгөө хяналтын дэвтэр барьчихсан. Энэ хараач гэсэн аав өөрөөсөө мэдж байгаа юм билгүй дээ гэсэн.
Ээж ч зөө гэж санаа амарч билээ. Ингээл бид хоёр танилцаад 1 сар болоод жирэмсэн болж үүнээс 5 сарын дараа намайг альбан ёсоор хадаг тавин бэр гуйж аваад 6 сарын дотор бүх зүйл болоод өнгөрсөн юм. Одоо бид хоёр хүүхдийн аав ээж болоод хамтдаа амьдраад 5 жилийг артаа үджээ. Өшөө нарийн яриул дунд нь зөндөө гоё зүйлс бий. Гэтэ хитрхи урт болох учраас энэ хүрээ дуусгая да.